Сайн байцгаана уу өдрийн мэнд. Шууд цуврал руугаан орцгоё. Polaris Albert Cain Van Tulсын анхны ханхүү гэрлийн сүмийн хамгийн залуу тэргүүн сангуартан өвчний улмаас олны өмнө барагтай гарч ирдэггүй 2 дугаар ханхүүгээс ялгаатай нь Polaris багааса царай төрх гайхалтай ухаалаг гэдгээрээ хүн бүрийн хайр хүндэтгэлийг хүлээсэн байсан. Түүгэрч барахгүй Аслан твийн эрхэмсэг одно гэдэг байв. Тэр муу зайлтай навшин дүр эсэгдэг гадна хүн нь тэр Дартарусын шүтэгчдийн тэргүү энд юу хийж байгаа юм бэ? Давтай морилно тэргүүн сангуарт нь Polaris. Их ажлынхаа хажуугаар цаг гарган биднийг хүндэтгэн ирсэнд баярлалаа. Тэр юунд санаархаж байгааг мэдэхгүй ч сайн санаж лав ирээгүй гэдэгт нь итгэлтэй байна. Би түүнийг хүн бүрийн өмнө зайфрыг сүрүүлэхийг зөвшөөрч болохгүй. Энэ бол миний харьяа нутаг. Ямар нэгэн зүйл би хийх ёстой. Бүгдээрээ тэгтлээ надаас болгоомжлох хэрэггүй дээ. Би ердөө л нэг сангуартан. Хэрв та нар намайг харахыг хүсэхгүй байгаад байвал энэ ямар байна да? За хөөхтүүдээ бэлтгэл хийсэн шигээ. Энэ хүү Данаклаас ирсэн дөрвөгч. Тэр гэр бүлээ дуугийн хорноос болж алдсан юм. Харин энэ эгч дүүс зөхөрсөн гүнжийн агуугаас гарч ирсэн үхэгсдийн мангасуудаас болж гэрээ алдсан. Тэд бол цорын ганц амьд үлдсэн хүмүүс. Миний хийж чадсан зүйл гэвэл эдгээр өнчин хүүхдүүдийг аварч чадах чинээгээрээ асран хамгаалах байсан. Гэтэл та тэр эмгэнэлт явдлыг бүр мөсөн зогсоосон. Эдгээр бүх хүүхдийн өмнөөс танд талархал илэрхийлмээр байна. Ноён зайпер худалч тэр зайперт баяр хүргэх гэж энд ирээгүй байх. Өөр санаатай л байгаа да. Та бүхэн 12 жилийн өмнө болсон агуун дайралтын талаарх заллан мэднэ бидтэй. Агуу руу дайрах гэсэн худал луйрууд хяналтаас гарч эцэстээ бүх твийг донсолгосон эдийн засгийн хямрал үүсгэсэн. Ийм хямрал дахин гарахаас сэргийлэхийн тулд агуу дайралттай холбоотой олон хууль батлагдсан. Агуун дайралтын тухай хуулийн 4-р зүйлийн 1-р заалт. Агуун дайралтын үеэр олдсон бүх тоног хэрэгсэл, эд зүйлс болон бусад үнэт зүйлсийн тухайд тэдгээр бүх эд зүйлсийг улсын зөвшөөрөлтэй мэргэжилтэн үнэлэх ёстой. Мөн хөрөнгө оруулагчдад тайлагнах ёстой. Дайралтын үр дүнг хаан эсвэл түүний төлөөлөгчд танилцуулах ёстой. 4-р зүйлийн 2-р заалт. Үнэлгээг тухайн үеийн зах зээлийн үнэт үндэслэн тооцно. Хуурамч тайлан гаргасан тохиолдолд 3 жил хүртэл 20 ял эсвэл 5,000 алт хүртэлх торгуул ногдуулна. Гэсэн хэдий ч хар луугийн зүрхэнд тайлагнсан үнэлгээ тэг байгааг би анзаарсан. 4-р зүйлийн 3-р заалт. Агуугаас олдсон ямар ч эд зүйл 1-р заалтын үүргүүд биелэхээс өмнө дайралтын багийнхан бусдад өгч болохгүй. Үүнд эд зүйлсийн худалдаа, шилжүүлэг болон ашиглалт хамаарна. Тайлагнахаас өмнө зайлшгүй шалтгаанаар ашигласан бол тухайн эд зүйлийн үнийг дайралтын багийн ашгаас хасах ёстой. Луугийн зүрхний үнийг тэг гэж тайлагнасан. Үүний дараа луугийн зүрхийг ашигласны төлөө хасагдсан дүн мөн тэг байсан. Энэ бол үнэхээр илт худал тайлан. Тэрүүн сангуартан минь би тайлбарлаж чадна. Ядаж ингэж хэн нэгэн бодож магадгүй. Мэдээж би биш шүү дээ. Бусад хүмүүс. Өөр хүмүүс. Мэдхийг хүсвэл миний үгийг сонс. Эд хөрөнгө, эд зүйлс Бурхны хүслээс дээгүр байж явж болохгүй билээ. Мэдээж энэ нь тэг алтны үнэтэй. Луугийн зүрхний үн цэнийг бид хүн төрлөختний мөнгөн тэмдэгтээр яаж хэмжих билээ? Эцсийн эцэст Бурхан өөрөө сонгож өгсөн ариун хувь тавилант эд зүйл. Би ноён зайпрын эрхэм зорилгыг Бурхны элчийн хувьд маш сайн мэднэ. Ийм үнэлж баршгүй зүйлийн үн цэнийг өчүүхэн алтаар хэмжих боломжгүй.
Бурхан өөрөө ноён зайпрыг луугийн зүрхийг эзэмшээсэ гэж хүссэн. Энд бол түүнийг аль хэдийн энэ нэмэх замбраагүй байдлаас ганц ч алт авахгүйгээр биднийг аврах нь тодорхой байна. Хэн түүнд луугийн зүрхний төлбөр төл гэж хэлж зүрхлэх юм. Гэрлийн сүмийн тэргүүн сангуартан мөн хааны ханхуу болж төрсөнд би амьдралдаа хизээж ингэж их баярлаж байсангүй. Ноён зайпрын тухай мэдээ сонсмогцоо би яаран нийслэл рүү очив. Тэгээд эцэг хаандаа хүсэлт гаргасан. Энэ бол Тэнгэрлэг бурхтын асуудал. Бидний хяналтаас дээгүүр зүйл. Тиймээс ноён зайпрын эсрэг ямар нэгэн хууль ёсны арга хэмжээ авахыг түр хойшлуулахыг хүссэн. Дараа нь би гэрлийн сүмийн бүс нутаг бүрийн тэргүүн сангуартнуудтай уулзсан. 5, 6, 7, 8, 9, 10, 12, 14-р бүсүүдийн гарын үсгийг авсан. Мэдээж өөрийн 13-р бүсийнхнийг ч мөн адил. Би бүр алга болсон тэргүүн сангуартны оронд 4-р сүмийн хамб викарын гарын үсгийг хүртэл авсан. Нийт 10 хүний гарын үсэг байгаа. Бид бүгдээрээ 10 төлөөлөгч. Таны үйлдэлийг Бурханаас зөвшөөрөгдсөн ганхимшиг байсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Мөн энэ нөхцөл байдлыг хууль эрх зүйн хувьд ч онцгой байдал хэмээн зөвшөөрч байна. Ямар ч шагнал хүлээлгүйгээр биднийг энэ онц аюултай байдлаас аварсан тань үнэхээр их баярлаж байна. Хүн төрлөختөнд зориулсан таны асар их золиос үнэнч сэтгэлийг магтан сайшааж байна. Ноён зайпр, бид таны их үйлсэд бүрэн дэмжлэг үзүүлэхээ амлаж байна. Мөн дайралтын бүх ашгийг тусламж хэрэгтэй хүмүүст зориулахын тулд бид дуртай сайн дурын хандвийн сан байгуулах болно. Тэрний өрхөнд бид орчихлоо. Тэр хизээ нэгэн цагт оролцсон гэдгийг мэдэж байсан ч ийм зүйл хийн гэж бодсонгүй. Би хууль ёсны хариуцлагаас бултахын тулд янз бүрийн сүмийн цоорхойг ашигласан. Гэтэл тэр нь буцаад бидэнд ингээд ирнэ гэж бодсонгүй. Бид ямар ч алт авахгүйгээр хүмүүс туслана. Хэрэв бид татгалзвал луугийн зүрхийг шамшигдуулсан асуудал дахин сөхөгдөнө. Гэхдээ хэрэв бид зөвшөөрвөл дайралтаас олсон бүх ашгаа алдна. Магадгүй альтер ярих чадвараараа ямар нэгэн гарц олж болох юм. Гэхдээ яг одоо хамгийн том асуудал тэр биш. Эдгээр утгагүй мэдээллийг хийж байгаа хүн Полорис байгаа нь л асуудалтай. Полорис алтан луутай маш дотно. Хэдийгээр тэр хаан ширээ залгамжлах эрхээсээ татгалзаж сангуартан болсон ч алтан луу Магнус Фрезерийн байрладаг бүсэд сангуартан болсон. Үүний үр дүнд өмнөхөөсөө ч илүү их мэдлэлтэй болсон. Түүнийг эсэргүүцнэ гэдэг. Түүнтэй маш ойр алтан луу эсэргүүцэж байгаатай адил. Тэр ямар нэгэн зүйлд шийдсэн л бол хинч замд нь зогсож чаддаггүй. Бид яаж ийгээд түүнийг өөрөөр нь ухраах хэрэгтэй. Явцгаая дөө, эндээс авах ашиг байхгүй бололтой. Юу? Гэхдээ байлдоо. Тийм гинэн байж болохгүй. Тэрүүн сангуарт нь Полорис дөнгөж саяхан энэ дайралтын багийн бүх ашгийг сайн дурын сан байгуулахад ашиглана гэж хэллээ шүү дээ. Энд хөрөнгө оруулаад ганц ч зоос олохгүй бололтой. Хэ яасан? Гайхаж байна уу? Би чамтай дахин тулдахаар илэрээгүй. Би чамайг нэг бүрэн сүрүүлэхээр ирсэн. Үгүй. Би инээдээ барьж чадахгүй. Энэ муу чинь тэнэг юм байх л та. Энэ бол түгээмэл арга. Сүм том бүлгэмүүд болон язгууртнууд жижиг бүлгэмүүд эсвэл хувь хүмүүсийг бодлохыг хүсэхдээ энэ аргыг ашигладаг. Эхлээд тэд тухайн хүний гаднаас олох санхүүжилтийг дасалж өөрсдийнхөө доор буюу удирдлагатаа оруулах гэж ятагдаг. Би таны хангамж болон зэргийн бүртгэлийг авлаа. Тэд надад маш өгөөмөр дэмжлэг амласан. Нөхцөл нь ч тийм муу биш. Эхний хитэн удаа ярьсандаа байх боловч уудлахгүй тэд амлалтаа биелүүлэхээ байлдаг. Та төсвийн хилтэст биш, дайралтын төлөвлөлтийн хилтэст хандах хэрэгтэй. Бид зөвхөн дайралтын төлөвлөгөөг хариуцдаг. Төсвийн хилцээс асуугаад үз. Та улирлын төсвөө хэтрүүлсэн байна. Дараагийн өргөдөл хүлээн авах хугацааг хүлээх хэрэгтэй.
Таны хүсэлтийг одоогоор шалгаж байна. Энэ асуудлыг одоогоор шалгаж байна. Тэгээд олон сарын турш хүнд суртал залхмаар олон тийшээ явсны эцэст юу олж авдаг гэж манай сүмийн санхүүгийн байдал муудсан тул таны хүссэн мөнгөний зөвхөн нэг хэсгийг л өгч чадна. Тэдний анх амласан мөнгөний өчөөхөн хэсэг хитгэн өвчтэй зэргүүд мөн дайралтыг санаатаагаар сүйтгэх хорлон сүйтгэгчд. Хамгийн хүчтэй дайралтын багийн гишүүдээ бусад багт алдахгүй тул жил бүр тэдэнд хэдэн мянган алтан зоосны урьдчилгаа өгөх хэрэгтэй болдог. Үүний зэрэгцээ томоохон агуйд ашиглах тоног хэрэгсэл түрээслэх зардал хэдэн 100 мянган алтан зоос хүрдэг. Хэрэв хэн нэгэн зориудаар үүнийг өсгөвөл жишээ нь дэлэлцсэн жадны тохиолдол шиг 13 жилийн өмнөх үн 450 мянган алт. Сүүлийн дуудлага худалдааны үн 2 сая алт. Дуудлага худалдааны үн тэнгэрт хаздаг. Дээрээс нь агуй мангасуудад тохирсон шившлэг хэрэгтэй. Тэгээд тусгай болон захиалгат тоног хэрэгслийн материалын зардал бий. Олон 10 бүр хэдэн 100 жирийн багийн гишүүдийн болон хүнсний зардал, уусмал болон морины тижээл, бусад хэрэглээний зүйлсийн үүн дээр нь нэмээд агууруу дайрах эрхийг хүртэл худалдаж авах ёстой. Дайралт томрох тусам зардал нь өсдөг. Тиймээс ашгаа алдаж эрх баригчдын ямар ч дэмжлэггүй болно гэдэг дайралтын багийн хувьд үнэндээ цаазын ялтай адил. Сонирхолтой юм. Танай бүлэг хэр удаан тогтож үлдэнэ гэж бодож байна? Эсвэл чамд өөр нууц хөзөр байгаа юу? Одоо чи боол биш, харин баатар болсон болохоор бие авч явахдаа болгоомжтой байх хэрэгтэй гэдгээ мэдэж байгаа байх. Таалагдсан ч бай, үгүй ч бай, чи дөрмийг дагах ёстой. Хүмүүсийн дэмжлэгийг авах цорын ганц арга чинь тэр. Магадгүй өмнө нь өндөр дээд цолтой байгаагүй болохоор чамд шинхэн гой байгаа байх. Чи хүссэн бүхнээ аваад явж чадахгүй болсон. Чам шиг доод гаралтай тариач үүний эсрэг юу ч хийж чадахгүй. Альтаар чиний өмнөөс бүхнийг төлсөөр байвал тэр гуйлгчин болох болно. Ямар өрөвдөлтэй юм бэ? Гэхдээ тэр гүнж хүний бардам занга хадгалсаар байгаа болохоор хэрвээ чи бүхнийг нь авахаар бол ядаж түүний хувцсыг нь үлдээгээрэй. Яагаад ийм сүртэй царай гаргаад эхлэвэ? Намайг зогсчихмоор л байна уу? Тэр бодол чинь миний нээдийг хүргэж байна. Өмнөдөд хаалга нээгдэнэ. Тэгээд дорн зүгээс цус дэлсэн шуурга туугдан ирэхэд тэр үед ертөнц бүрхэгдэх болно. Энэ нь дохой болох учиртай. Тэр цагт бидний сүрлийг авчрахаар сүрлийн сүүлчийн баатрууд дэлхий дээр бууж ирнэ. Өвчин, өсөглөн, дайн бас үхлийг авчирна. Цус гол мэт урсах үед бүхэл бузар муугийн дээд нь гарч ирэн эрх мэдлийг атгана. Чи луугийн 5 одыг олж авах ёстой. Хэрв тэгвэл энэ гар гамшигыг зогсоож магадгүй. Би гэрлийн сэлмийг олж авахад Тэнгэрийн элч надад ингэж хэлсэн. Луугийн 5 од гэдэг нь луугийн зүрхнүүдийг хэлж байгаа юм. Бурхан өөрөө надад гэрлийн сэлэмтэй хамт луугийн зүрхнүүдийг өгсөн. Тэргүүн сангуартан байна. Тиймээс би тэднийг өөр хүнд өгч чадахгүй. Мөн дахиад нэг зүйл байна. Луугийн зүрхийг хэнд өгөхийг шийдэх эрх зөвхөн надад бий. Та амлалтаа биелүүлж байвал би таны тусламжийг талархан хүлээн авна. Баярлалаа. Тэргүүн сангуартаа. Санд өгөх хандвийн гэрээг хүлээн авахдаа баяртай байх болно. Сайн яваарай гэд манай хүн түүнийг явуулсан байна. Тэр муу жирийн нэгэн хүний хувьд үүнийг нэлээд сайн дуусгачихлаа. Тэгэхээр тэр луугийн зүрхийг өгөхгүй юм байна. Тэр үүнийг алтарт өгөх гэж байгаа юм байх та. Надтай тэмцэхийн тулд дайралтын бага хүчрхэг болгох санаатай байна гэж үү? Яадаг тэнэг вэ? Тэр өмнөхөр тийм их юм хийчихэд эцэст нь өөрийнхөө сүрлийг аваад ирэх гэж. Луугийн зүрхнүүд анх нэг байсан. Чи 7 зүрхийг бүгдийг нь цуглуулж дахин нэгтгэх ёстой.
Үгүй бол тэд ямар ч хэрэггүй. Зепир энэ ертөнцийн жинхэнэ мөн чанарын талаар юу ч мэдэхгүй бололтой. Одоохондоо түүнийг хэд нухацтай авч үзэх шаардлагагүй юм байна. Мэдээж түүнтэй холбоотой олон асуулт надад бий. Тэр альтаартай ямар холбоотой болох? Тэнгэрийн элчээс сонссон гэж хэлсэн үгнүүд нь судрын хэсгүүдийг нийлүүлсэн зүйл байсан. Тэр үнэхээр Бурхны гэрэлд удирдуулж байгаа юу? Бурхан яагаад ийм их асуудалд хуутгалтна гэж? Хэрэг би маана мэдрэх чадвараа ашигласан бол тэрний худал хэлж байгаа эсхийг амархан мэдэх байсан. Гэхдээ хэтэрхий олон хүн харж байсан. Харамсалтай хэдий ч хамаагүй дээ. Одоо жаахан саад гарсан ч би тоохгүй. Учир нь Дартарусыг дуутахад юу ч саад болохгүй байхаар бүх арга хэмжээг авсан. Надад үлдсэн энэ богино хугацаанд би жаахан илүү зугаацмаар байна. Тэгээд тэдэнд өөр нэг бэлгийг бэлтсэн. Хэд хоногийн өмнө Зепир мөнгөн түлхүүрт орсны дараа. Үгүй, та хэн бэ? Та миний багшийг мэддэг юм уу? Мэдээж би Минемоснатай эртний найзууд. Чи түүнийг үнэхээр их санаж байгаа байх та. Түүнтэй дахин уулзах арга мэдэж магадгүй. Сонсмоор байна уу? Чи үүнийг сайн зохицууллаа. Ашиг алдсан харамсалтай ч луугийн зүрхийг хадгалж үлдэж чадлаа. Үүнээс илүү сайн зүйлийг бодож олж чадахгүй байлаа. Гэхдээ ингэж асуудал үүсчихэд байхад яагаад ийм баяртай харагдаад байна? Энэ ч гэсэн чиний төлөвлөгөөний нэг хэсэг байсан уу, Зепир? Үгүй ээ, би ийм зүйл болно гэж бодоогүй. Тийм болохоор л инээдтэй байгаа юм. Үннийг хэлэхэд би бүр илүү муу зүйл хүлээж байсан. Тэгээд өмнөх амьдралтаа ойлгож чадахгүй байсан Полорисын зарим үйлдэлийг эцэст нь тайлбарлаж өглөө. Тэр яагаад тэр үед гарч ирснийг гайхаж байсан. Тэгээд альтарын хэлсэн нэг зүйлээс санаа аваад өөрийн гисэн онол бодож олсон. Полорис Олдны үхлийг төсөөлж байгаагүй болохоор цагаан луу оролцсон эсхийг шалгахыг хүсэхгүй байсан гэж үү? Хэрв тийм бол өмнөх амьдралд яагаад цагаан луугийн шав болох Эрди дээр очих гэж 2 жил зарцуулсан юм бол? Хариулт нь чи шинэ хүн үү? Танилцсандаа таатай байна. Намайг Эрдиос гэдэг. Гэхдээ Эрди гэж дуудаж болно. Энэ бол Мериня, мөсөн луу. Тэр бол манай багийн хамгаалагч бурхан. Тэр хизээч бүх луугийн зүрхийг цуглуулж чадахгүй. Ингэж итгээд Полорис тайвширсан. Тэр биднийг энэ урт дайнд ялахад хэрэгтэй хөвчийг цуглуулж чадахгүй гэж бодсон. Тиймээс би зориудаар жаахан жүжиглсэн юм. Би луугийн зүрх юунд хэрэгтэйг мэдэхгүй юм шиг. Мөн бүх луугийн зүрхийг цуглуулах бодлого мэт дүр үзүүлсэн. Хараад эзэн тэнэг. Тэгээд тэр хөөх юм биднийг орхиод явсан. Тэр үнэхээр улс төрөөр биднийг дийлнэ. Эсвэл мөнгөөр дарамтлаад болчихно гэж бодоод байгаа юм байх та. Хүмүүс хоорондоо ингэж тэмцдэг юм. Тэр муу навш өөрийгөө одоо хүртэл хүн гэж бодоод байгаа юм байх та. Хэрв Полорис жинхэнэ хүчээ илчилж над руу дайрсан бол би одоо хүчгсэн байх байсан. Тэр үнэхээр бидэнд саад болж эхэлмэгц манай баг мөнгө олохоосоо илүү амьд үлдэхтэй санаа зовох болно. Гэсэн ч тэр одоо миний оршин байгааг мэдэж байгаа атлаа. Намайг явуулсан. Мөн бидний жижиг тэмцээний дараа Дартарусын шүтэгчдэд миний хэн болохыг хэлээгүй. Учир нь энэ бол тоглоомын дүрэн байсан. Би одоо гэрлийн сүмийн баатар болсон ч түүний хувьд энэ нь юу ч биш. Учир нь тэр намайг хаан тулсад аюул занал хийж байна гэж хэлээд алтан луугаар устгуулж чадна. Мөн хүссэн үедээ гэрлийн сүм дотор дотоод мөргөлдөөн үүсгэж чадна гэж бодож байгаа. Тэр намайг зүгээр ч нэг басаагүй. Удаан хугацаанд байсан тэрний эрх мэдэл толгойд нь гацчихсан байгаа. Царайг нь харахад тэр үнэхээр өөрийгөө намайг ялсан гэж бодсон байх. Тэр баяртай, яожтой инээдэ
нууж чадахгүй байсан. Энэ бол тэрний намайг бүр мөсөн ялах төгс боломж нь байсан. Полорис хийсэн алдаагаа удаан хугацаанд ойлгохгүй байх. Тэр энэ боломжийг алдсандаа өөрийгөө үзэн ядах болно. Бид нэг алхам ухрах шаардлагатай болсон. Гэхдээ үүний үр дүнд бид илүү хол явах болно. Ингээд энэ цуврал маань дуснаа. Та бүхэн таалагдсан гэж найдаж байна. Тэгвэл see ya.